Өндөр хүмүүзэгчтэй их сурвалж ярилцлагын ээлж дугаар хэлж байна. Миний өнөөдрийн зочин эдийн засагч Батсүр хүрэлцэн ирсэн байна. Миний урилгын хүлээн авсан танд баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Намайг хүрсэнд. Өнөөдөр хоёулаа мэдээж эдийн засгийн тухай ярина. Тэгээ монголчууд ялангуяа улс төрд зарим нэг нийгмийн олон нийтийн дунд эдийн засгийн хараат байдлын тухай их ярьж байна. Тэгээ хараат гэдэг үгэнд аягүй их ачаал бүгдэл өгөх тийм ээ. Хятадаас хараат болчлоо. Манай эдийн засаг болохоор балран өмнөлаа гэх мэтэр. Тэгэхээр та эдийн засгчны үед ер нь эдийн засгийн хараат байдал гэж юу юм бэ? Хуучин зотолцооны үед ямар байсан? Одоо ер нь ямар байгаа юм? Хараат гэдэг утгаараа юу вэ? Ерөнхийдөө бол эдийн засгийн хараат байдал гэдэг ойлголт бол хуучин тогтолцооны үед ч өнөө үед ч гэсэн одоо үндсэндээ бол хэвээр ижил байгаа гэж үзэж болно. Би нэг тоо хэлье. Ерөнхийдөө барууны эдийн засагт одоо яаж үздэг вэ гэхээр эдийн засгийн хамааралтай буюу хараат байдлыг яаж үздэг вэ гэхээр экспорт буюу гадаад худалдаан дээр нэг ач холбогдол тавьж үзэж байгаа шиг байна. Жишээ нь бол нийт гадаад худалдааны эргэлтийн 25% нь нэг улсаас хамаарах. Эсвэл нийт гадаад худалдааны эргэлтийн товхайлах юм бол экспортын 25% нь 4.1% байгаа шүү дээ. Хувь нь нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа. Тиймээс давах юм бол 25-аас авах юм бол ерөөс хамааралтай байна. Өөрөөр хэлбэл хараат болж байна гэж үздэг юм байна л да. Тэгэхээр энэ утгаар нь яг ингээд аваад үзэх юм бол Монгол улсын эдийн засаг бол тодорхой нэг бүтээгдэхүүнээс мөн тодорхой нэг улсаас хамааралтай гэсэн энэ зүйлд бол гарч ирж байгаа. Мэдээж та бол одоо ойлгож байгаа, мэдж байгаа, таамаглаж байгаа намайг одоо чухам ямар бүтээгдэхүүний талаар, ямар улсын талаар ярих гэж байна гэдэг тийм үү. Нийт одоо гадаад худалдааны эргэлтийг ингээд би аваад үзлээ л дээ. Тэгсэн чинь бол үндсэндээ бол манай гадаад худалдааны эргэлтийн 75% нь хятад улсад ногдож байгаа юм. Манайхаас хятад руу гарч ирсэн үү? За би тэрийг тайлбар. Нийт гадаад худалдааны эргэлтийн гэсэн үг тийм үү. Тэгээ 15% нь Орос улсад ногдож байгаа. Манайхаас урагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл экспортын 90 орчим хувь нь за яг 88 гэж ярьдیں۔ Тоон жоо хэлбэлцээд байгаа 88-аас 90 орчим хувь нь хятад руу гарч байгаа гэж тийм үү. Импортын одоо бас 60 орчим хувь нь одоо хятадаас хамааралтай байна. Үүн дундаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 70 орчим хувь нь хятадаас хамааралтай байна. За импортын нөгөө талаас Орос улсаас бас их хамааралтай болчихж байгаа юм да манайх. Бид түрүү хэлсэн Орос улстай бол одоо нийт худалдааны эргэлтийн 15% бол одоо Орос улстай хийгдэж байна. Оростой хийгдэж байна. Үнээсээ одоо шатхууны одоо хамаарал илүү өндөр байгаа тийм. 1 тэрбум орчим гаруй долларын шатхууны импортыг бол бид Орос улсаас бол авдаг тийм. Тэгэхээр шатхууны одоо импортын хувьд Орос улсаас бол хамаартай байгаа нь тодорхой. Тэгэхээр ингээ хараад үзэх юм бол би үнэхээр эдийн засгийн хувьд хятад улсаас ихээхэн одоо хамааралтай арай жоохон одоо хөндрүүлж хэлэх юм бол энэ хятад улсаас бол одоо хараат байдалтай байна гэдэг нь бол тодорхой болчихж байгаа юм л да. Тэгээ энийг эрсдэлгээд утгаар нь харах юм уу эсвэл газар зүйн байрлал шүү дээ. Яг бэтийн өршим чинь. Гэдэг утгаар нь харах тайлбарлах. Газар зүйн байрлал гарцаагүй нөлөөлж байгаа. Гэхдээ би газар зүйн байрлал гэхээсээ илүүтэйгээр бол энийг бол манай ерөөсөө л эдийн засгийн бүтцэн маань өөрөө энэ хоёр улсаас хамааралтай байх нөхцөлийг бүрэлдүүлээд өгсөн байна гэж харж байгаа. Зөвхөн одоо газар зүйгээс болоод ингэчлээ гэж үзэх юм бол их учир дутагдaltaй болох нь шүү дээ. Энэ хоёр улсын хооронд байрлаж байгаа учраас би бол тэрийг бол одоо шууд одоо хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл гэж үзэхгүй байна л да. Би хоёр зүйлийг хэлэх нь нэг нь хятадын ерөнхий Ши Жинпин өнгөрсөн жил альцсан шүү дээ. Тийм. Их хурлын жуулганд үг гэлэхдээ Монголын мараа бүтээгдэхүүн манай төмөр замаар илүү хөнгөлөлтөө үнээр танжин ч юм уу бомтод төрөх боломжтой шүү дээ. Далаад гарцтай гэж болно шүү дээ. Би тавтай ажлын харилцаа ашигтай гэж ирсэн тийм. Би өөр нэг Америкийн засгийн газрын хүмүүс албан тушаалтанд ярилцж байгаа үед далаад гарцгүй ингээд сандвич юм уу хавчуулагдсан гэж ми ярих нь одоо нэг тийм ойлголт биш ээ. Заавал газар зүгээр дамжихгүй агаараар ч юм уу харилцаж болно шүү дээ гэж хашгинж байгаа юм л да тийм. Та энэ дээр юу гэж бодох юм бэ? Наадах чинь сонир ойлголт байл л да. Бид бол хамааралтай гарцаагүй газар зүгээс бол тийм бид түрүү хэлсэн. Гэхдээ яг түрүүний хэлдгээр тодорхой бид хэрвээ эдийн засгийнхаа суур бүтцийг өөрчлөж эдийн засгийнхаа энэ тогтолцоог өөрчлөөд
чадах юм бол бид одоо түрүүний хэлдгээр агаараар дамждаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болох тийм үү. Эсвэл зүгээр компьютераар зүгээр одоо шугамаар дамждаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болох. Ийм эдийн засгийн одоо энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь эдийн засагт илүү жин дараад ирэх юм бол мэдээж эдийн засгийн хамаарал бол хараатай байдал бол одоо багасах нь бол тодорхой. Жишээ нь би одоо хэлээ л дээ магадгүй Монгол улсад алмаз байсан бол алмазыг бол одоо тэгж вагоноор зөөгөөд байх хэд биш шүү дээ тийм үү. Магадгүй онгоцсон тэгэл явуулчих шүү дээ. Өмнөд Африк болоод яадаг үлээ тий. Алмазын гол орн тий. Нөгөө талаас бид технологийн өндөр одоо чадвартай мэрэгчлүүдийг бэлдээд тэгвэрээ дамжуулаад мэдээллийн технологийн мэрэгжил одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд эхлэх юм бол тийм үү. Тэд нар бол яах вэ? Дандаа өдөр чинь бол зөөх юм байхгүй шүү дээ. Чинь нэг бол одоо код маягаар явуулчих болно. Одоо голдоо интернетээр дамжуулаад ингээд явуулчих болно. Одоо гол тийм ямар ч зэрэн дээр бол одоо транспортейшн уу тээврийн орон зай бол тэмдэглээс бараг шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр нэг тийм одоо салбаруудыг хөгжүүлэхний арга байна. Хамааралтай байдал. Энэ одоо газар зүйн байрлалыг бол одоо саад биш болгохын тулд гэж байна тийм үү. Нөгөө талаас газар зүйн байрлал байлаа ч гэсэн одоо бас мөн одоо Ши Жинпинг даргын санал болгож байгаа шиг тий. Бид бол газар зүйн байрлалаар одоо тэр төмөр замаа хятадтай бол харьцан тохиролцсон үзнэ хятадын нутгаар эсвэл Оросын нутгаар дамжуулаад бит бүтээгдэхүүнүүдийг одоогийн бидний гаргаад байгаа тэр одоо юу нүүрсэс тий түүхий хэдүү дээрэс нь бидний үйлдвэрлэх гэж зориод байгаа тэр эцсийн бүтээгдэхүүнүүд болох одоо нэхмэл бүтээгдэхүүнүүд арьс шишээр тий энэ бүгдийг мэдээж одоо төмөр замаар ч юм уу онгоцоор ч юм уу одоо ингээд тэр одоо хэрэглэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдээр дамжуулан гарах боломжтой. Харин хамгийн гол нь бол энийг бол одоо улс төрийн төвшөнд харилцан тохирч тэрийг нээлттэй байлгах ямар нэгэн тийм хиймэл саат татварыг бий болгохгүй байх л гартлага тий яг улс төр хүрээ тий хятадууд одоо бидний боонч гэх юм уу Оросод бидний боонч гэх юм уу тэр нэг хиймэл гэж яриад байгаа юм. Зохиомл тэр саат татварыг одоо арилгахын үүднээс л бид нэг чармаалт тавьж улс төрийн түвшинд бол чармаалт тавьж ажиллах хэрэгтэй маа гэж хэлэх гээд байна. Тэг 3 дахь шүүхийн үндэслэл баримт гэж биш үү? Монголын гадаад бодлого. Өөрөөр хэлбэл 3 дахь гэдэг үгээр нь тооцох юм бол Орос хятадаас бусад тийм ээ. Японтоос сайхан чөлөө худалдааны хэлцээр байгууллаа шүү дээ. Тэгсэн. Энэ чөлөө худалдааны хэлцээр Монгол улсад яаж ашигтай вэ? За хамгийн түрүүнд 3 дахь хөршийн бодлогын талаар. За яг тухайн энэ бол одоо тухайн цаг үеийн нийцсэн бодлого байсан болов уу гэж би хард юм л да. Би бол эдийн засгийн үүднээс хараад 90 оны дундуураас одоо би болгосон бодлого. Тэгээд яг одоо бол үндсэндээ бол тэр 3 дахь хүчийн бодлого бол тийм хүчтэйгээр явуулаад байх. Тэр манай улс төр эдийн засгийн бодлогын суур болох нөхцөл одоо тэр одоо нөхцөл нь одоо үгүй болчлоо гэж би хэлэх гээд байна. 3 дахь хэсгийн бодлогын хувьд бол яг байж ах хэвээр юм. Гэхдээ бид одоо 90 оны дундуураас одоо саяхныг хүртэл гэж үжилсэн тэр гол суур бодлого байх боломжгүй маа. Яагаад гэвэл цаг үе өөрчлөгдчихлээ. Тэгэхээр бол тийм цаг үе өөрчлөгдөж байна. Цаашиж улам өөрчлөгдөх шинжтэй байна. Яагаад гэвэл бид бүхэн мэдж байгаа хоёр талын манай хоёр хөрш маань агуу том хөрш маань үнэхээр дэлхийд дахинд бол улс төрийн хүрээндч эдийн засгийн хүрээндч хүчийг авч тэргүүлэх оройлыг гүйцэтгэж эхэлж байгаа ийм нөхцөлд бол одоо бид хамаагүй 3 дахь хөрш гэж үгээд байх нь бол нэг тийм ч таатай зүйл биш болох нь тодорхой болж байна л да. Ялангуяа өнгөрсөн жилээс эхлээд гэж би хэлэх гээд байна л да. Бүр тодорхой. Яагаад гэх юм бол өнгөрсөн жилээс эхлээд бид бүхэн мэдж байгаа БРИКС-ийн орнуудын одоо банк байгуулагдлаа тийм үү. Энэ банк маань болохоор энэ улсууд БРИКС гэдэг маань Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк байгаа тийм үү. Тэгэхээр энд нь бол одоо энэ төв нь бол одоо Хятад байрлаж байна. Гэтэл энэ БРИКС-ийн орнууд маань болохоор дэлхийн олон улсын эдийн засагт гол нөлөө үзүүлэх тийм бүтэц бий болчихж байгаа байхгүй юу. Гэтэл энэ том бүтцийг чинь хамгийн тэргүүлэх одоо хоёр улс манай хоёр хөрш болоо явчихж байна. Тэгэхээр бол дэлхийд дахин зөвхөн Монгол гэлтгүй дэлхийд дахин Орос Хятадаас БРИКС-ийн орнуудаас хамааралтай болох тийм эрен үе цаг үе эхэлж байна. Тэгэхгүй эргэжчих шиг байна шүү дээ. Энэ Азийн дэд засгийн хөрөнгө оруулалтын банк чинь Европ руу ч баг тэр чигээр яваад байна шүү дээ. 50 орн одоо орцсон байгаа шүү дээ. Гайхалтай Франц, Англи, Итали. Тэгсэн. Цагаан ордонч бас мэдээлэлсэн тийм. Тэгэхээр бас давхар. Тийм. БРИКС-ийн байгууллага бол одоо Дэлхийн банк, олон улсын валютын сан
сантай одоо яг шууд хэлэх юм бол одоо өрсөлдөх хэмжээнд гарч ирж байгаа. Тийм үү, тэнд бол одоо өөрсдийн давмгайлах оройлыг гүйцэтгэх зорилготойгоор орж ирж байгаа. Тийм үү, одоо сайн хэлсэн улсууд. Өөрөөр хэлж байгаа Азийн дэд бүтц хөгжлийн банк бол мөн Хятад улсын санаачлагаар бий болж байгаа. Энэ банк энэ болохоор Азийн хөгжлийн банкыг одоо үндсэндээ үүсгэж тэдэнд Азийн хөгжлийн банктай өрсөлдөх одоо банк болж гарч ирж байгаа байхгүй юу. Азийн хөгжлийн банк маань болохоор мэдээж Орос биш уучлаарай. Америк нэгдсэн улс, Япон хоёр бол тэнд дамгаалах байр суурьтай байдаг баруун оныхны. Гэтэл бол одоо шинэ байгуулгаж байгаа энэ Хятадын санаачлан байгуулж байгаа энэ Азийн хөрөнгө оруулалт дэд бүтцийн банк маань болохоор мэдээж Хятад болон Орос улс дамгаалах оролцоо үүсдэг. Дээрээс нь сонирхолтой нь одоо Азийн банк гэж нэрлсээр байтал санаачсан тэр Европын банкунд өрсөлдөд орж ирж байгаа байхгүй бүр орё гэж одоо бүр тий өрсөлдөд орж ирж байгаа. Энэ юу харуулж байна вэ гэх юм бол хоёр хөрш маань бол одоо үндсэндээ зөвхөн улс төрийн гэлтгүү цэрэг армийн гэлтгүү эдийн засгийн салбарт бол үнэхээр хөш төрөн орж ирж байна. Энэ үл дөнгөж эхлэл гэж харагдаж байгаа юм. Тэгээд бол цаашид улам одоо өсөх үр оройл нь өсөх, нөлөө нь өсөх хандлагатай байгаа учраас энэ хандлагад одоо зохицуулсан бодлогыг бид нар бол одоо явуулах зүйтэй юм уу гэж харж байгаа юм л да. БРИКС-ийг анхаарлын төвд орхиж болох. БРИКС бол гарцаагүй анхаарлын төвд бол байгаа гэсэн үг. Тий. За гурав зөвшөөрөл за энэ бол их олон нийтийн дунд улс төрш их анхаарал татдаг. Хоёутлахын гэрээлцэр. Монгол Улсын ерөнхий сайд Дубайд бас ингэ баримт очихаар их зурцсан гэж яриад байгаа шүү дээ. Та эдийн засгчны үед энэ талаар юу гэж бодож байна? Рио Тинтотоо энэ цаашд ингэж үргэлжлэх Монголын эдийн засгт мэдээж хувь нэмрээ оруулах баг. Гэхдээ яагаад анхны хөрөнгө оруулалтаас одоо хүртэл ингэж удаан хугацаанд үргэлжлээд байна? За яг энэ талаар бол ер нь зөндөл ярьсан л да. Миний байр суурь яг тэгэхээр л байгаа. Дубайн гэрээ бол үнэхээр одоо буруу Монгол улс бол ашиггүй гэрээ болсон тодорхой. Эмч үүднээс бол би нийтлэл тавьж яасан санагдаж байгаа. Энэ талаар ярилцлага өгч байсан. Ерөөс анхны гэрээ тийм үү? Анхны гэрээний одоо үр дүн ерөөсө тодорхой бос. Тэр ч байтугай ингээд бие даасан судлаачдын мөн улсын их хурлаас гаргасан тэр тусгай комиссийн судалгаагаар ч гэсэн дүгнэлт болоод үндсэндээ нэг гараад байгаа. Энэ Монгол улс үндсэндээ ашиггүйгээр барахгүй ер нь бол алдагдaltaй байна гэдгийг гаргасан. Хөрөнгө оруулалт бол нэгдүгээр хэтэрсэн байгаа тийм үү. Тэгээ хөрөнгө оруулалт яагаад хэтэрсэн бэ гэдэг нарийн судалгаа хийгээд үзэх юм бол тэнд бол үндсэндээ маш одоо хүлийн зөвшөөрч боломгүй хүчин зүйлүүд ингээ бий болцсон байгаа байхгүй. Наривчлан ярих юм бол тухайлан ярих юм бол би ганц хоёр жишээ хэлье л дээ. Яагаад хүлийн зөвшөөрч боломгүй хүчин зүйлд орсон байна вэ гэх юм бол тэнд бол ерөөсөө л зардлыг зохиомжлоор өсгөжсөн байсан. Жишээ нь одоо тэр оюу толгойн хятадтай салбарт ажилладаг тий одоо ажилтнуудын амралт зугаалга, кофений мөнгө, хүүхдийн сургалтын зардалч гэх юм уу тий бүгд тэнд бол орцсон байсан. Тэгээд дотор нь болохоор бас нарийн судлаад үзэх юм бол transfer pricing буюу үн шилжилтийн аргаар зардлыг зохиомжлоор өсгөжсөн байсан. Үн шилжилтийн аргаар. Үн шилжилтийн аргаар гэдэг нь юу гэж хэлж байгаа нь гэх юм бол үндсэндээ яг олон арга байгаа би хамгийн одоо ойлгомжтой нэг хэлбэрийн ярив. Тэр нь юу вэ гэх юм бол толгой компани охин компанида одоо худалдаа юм зардаг, бүтээгдэхүүнээ зардаг байж болно. Тэр хоорондоо худалдаа хийдэг гэж болно. Тэгэх юм бол тэр толгой компани, охин компани хоёр бол зах зээлийн үнээр худалдаа хийхгүй. Тэрнээс бүр цаагаараа бол магадгүй зах зээлийн үнээр хоорондоо тохиролцоо хийж болно. Гэхдээ яг одоо invoice буюу тэр нэхэмжил буюу тэр одоо жинхэнэ балансаар тусах худалдаагаа болохоор бол одоо зах зээлийн үнээс хамаагүй өндөрөөр хийдэг. Тэ? Гэтэл тэр нь болохоор ингээд зардалтаа ороо авчиж байгаа учраас зардлыг өсгөж байгаа. Гэх мэт иймэрхүү маш олон янзын хүлээн зөвшөөрч боломгүй зохиомлоор одоо өсгөжсөн зохиомл аргаар бол зардлыг бол хит өсгөөд анх бол энэ ч 4 тэрбум гэж хэлсэн бол энэ бүр одоо өсөд одоо хэд болсон бэ? 6 гэж нэг яригдаа сүлдээ бүр 8 тэрбумч болов гэ. Бүр ингээд хүлээн зөвшөөрч боломгүй бүр толгой иргэнээр тийм өөрчлөлтүүд бий болоо зардал нь бол хэд өссөн л байгаа юм л да. Тэгээ энийг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Гэтэл ийм нөхцөл байдал үүсчихэд байтал Дубайд очиж гэрээ нууцаар гэрээ хийлээ шүү дээ тийм үндсэндээ бол Дубайд очиж одоо нууцаар гэрээ хийгээд тэр гэрээндээ болохоор энэ бүх зардлыг бол үндсэндээ хүлээн зөвшөөрөөд ингээд цаашаа явна гэд ингэсэн байгаа байхгүй. Гэхдээ тэр шинэ гэрээг нь ингээд Дубайд хийсэн гэрээг нь өөрийн харахад ч гэсэн мөн өмнөх алдаануудаа давтаад бүр дамжруулаад Монгол улс бол цаашаад бол энэс
бол одоо улам алдагдал нь өсөх тийм хэрвээ тусгасан байна. Одоо Рио бол дэлхийн их том компани шүү дээ. Дэлхийн олон улсанд дуурхайтай. Хэрвээ Риото тохиролцож чадахгүй бол бас гадаад ертөнцид Монголын тухай их муу дохио болно гэж яриад байна шүү дээ. Энэ бол үндсэн дамсан корпорациуд, энэ олон барууны хүчирхэг засаглалуудын зүгээс хэрэгжүүлж ирсэн их тодорхой аргачлалын нэг л дээ ингэж одоо сэтгэл зүгээр дарамтлах ийм байдал байна. Энд бол их асуудал биш гэж бодож байна. Одоо бол Риот тохирсон тохироогүй тэнд цаана бол одоо хөрөнгө оруулалт хийх хүмүүс байж л байна. Орж ирэх л болно. Орж ирнэ. Энэ бол ерөөсөө зах зээлээр зохицуулагдана. Зүгээр зохиомлоор наан нь бид ингэж үзээд ингэж агаад дарамтанд нь ороод ингээд байх юм бол мэдээж бол одоо тэдний аргачлал тэдний л одоо тэдэнд ашигтай байдал үүснэ гэсэн үг л дээ. Одоо нэг асуулт төсөө танаас. Ер нь Монголын эдийн засгийн үндэсний бүтээгдэхүүн уул уурхай ашигт мөлтөлийн бүтээгдэхүүн бол нийлүүлж байгаа. Тэр бол тодорхой. Ер нь барууны ичвэ, Орсын жидийн ямар ч вебсайт төр Монгол улс бол их баялагтай улс орн гэсэн тодтгол бол байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын эдийн засаг яг юунд тулгуурласан юм одоо? Зарим бид зөвхөн бүтээгдэхүүн мал байх болно гэдэг шүү дээ. Түрүү бүтээгэр яг энэ талаар ярих гэж байгаа бас харагдуулчих шиг болоо би ярьж байгаа тийм. Хамгийн гол нь түрүү нэг жишээ нь бид бас нэг бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байх юм бол тэр улс орн бол үндсэндээ одоо тий бас эрсдэлтэй байна гэсэн тодорхойлолт байна гэж хэлсэн. Тэр нь бол 25% гэж яриа да би тий. Жишээ нь одоо Монгол улсын хувьд бол нийт экспортын одоо үндсэндээ 88 за бараг 90% нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа тийм үү. Тэр бол эндээс харах юм бол экспорт гэдэг маань бол одоо эдийн засгийн их чухал үзүүлэл тий одоо гол валютыг гаднаас олж ирдэг гол одоо арга шүү дээ тийм үү. Арга зам нь. Тэгэхээр эндээс харах юм бол гарцаагүй бид бол уул уурхаагаас хамааралтай эдийн засгт улс орн гэдэг нь тодорхой арга гэж байна. 25 биш байтугай хэлж чинь одоо 3 дахин даваа тий одоо бараг 90 орчим болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг уул уурхаагаас хамааралтай нөгөө талаас бид хятадаас хамааралтай хэлсэн. Уул уурхай дотроо бид бол үндсэндээ 4 бүтээгдэхүүнээс хамаарж байгаа. Тэр одоо нийт экспортын чинь бас л одоо 80 орчим хувийн 4 бүтээгдэхүүн эзэлж байгаа тийм бид заалт, зэс, нефть тэгээд тэн дээр нүс ингээд төр болж үндсэн. Тэгэхээр бид бол уул уурхайгаас их хамааралтай эдийн засгт улс орн гэдэг юм уу? Цаашид энэ хамаарлууд ер нь бол дөрөвтэй өөрчлөлт хийхгүй бол ингээд байсаар байх болно. Гэхдээ уул уурхай бол үндсэндээ бол анхны хөгжлийн хоцронгуй хөгжилтэй улс орн манайх шиг улс орнуудын хувьд бол хөгжлийн анхны шатны капиталыг хөрөнгийг бүрдүүлэх гарааны одоо гол хэрэгслэр болж байдаг. Гэтэл бид ч одоо тэр гарааныхаа гараанд аль хэдийн ирчээд одоо өчнөө олон жил болоход энийг бол одоо гараанаас гарч чадахгүй ингээд энтэйгээ зуралдаад байгаа нь маш харамсалтай юм л да. Тэгэхээр энэс бол гарах арга бодох хэрэгтэй. Нөгөө талаас би судалж үзчихлээ. Одоо 80 90 оноос өмнөх эдийн засгийн бүтцийг судалж үзчихлээ. Сонирхолтой бүтц гарч байна. Манай улс бол үндсэндээ бол тэнд бол 35 дотоодын нийт бүтээгдэхүүний 35%-ыг ажил төрөл эзэлж байсан ба. За 30-аас 35 жоо хэлбэлцэж байсан тийм 88 89 90 оноод тийм үү. Дунджаар нэг 32 орчим хувийг ажил төрлийн бүтээгдэхүүн эзэлж байсан маань. Хөдөө аж ахуйн үндсэндээ дөнгөж 20% байсан маань. Гэтэл ажил төрлийн бүтээгдэхүүн гэдэг дээр би жоохон юу яриад байна вэ гэх юм бол тэндээс зөвхөн олборлолтын уул уурхайн үйлдвэрлэлийг хасчих юм бол тий тэнд бол 30% нь үндсэндээ одоо эцсийн бүтээгдэхүүн эцсийн одоо аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй юу. Өнөөдөр яг тэр утгаар нь аваад үзэх юм бол Монгол улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний тийм үү хэдэн хувийг аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эзэлж байгаа вэ? Уул уурхайг хасаач үү дээ. Уул уурхайг оруулах юм бол бас л 35 орчим хувийг эзэлж байгаа. Уул уурхайг хасах юм бол өнөөдөр ердөө 5-аас 6% болж байгаа. Гэтэл 89 онд энэ чинь 30% байсан байгаа тийм үү? Өмнөх амжилтаас авах. Тий. 5% гэж үзэх юм бол тэгэхээр ч одоо 6 дахин багассан байгаа байхгүй. Тэгэхээр бол эдийн засгийн бүтцэл ерөнхий бүтцэд ингээд тийм их өөрчлөлт ороогүй юм шиг мөртлөө. Дотор нь хаваагаад үзэх юм бол зөвөр л тэр үйлдвэрлэл гэдэг энэ хэврийн юм шиг мөртлөө үйлдвэрлэл дотроо ямар өөрчлөлт орсон байна уу гэхээр уул уурхайн олборлолтын үйлдвэрлэл жин ихсэл нөгөө 89 онд бол тэр нь бол аюу бага байсан. Жинхэнэ эцсийн бүтээгдэхүүн бол одоо гол хувийг нь эзэлж ирсэн хувийг эзэлж ирсэн байна. Бизнес бол нэг зүйл ойлголоо. Энэ юу гэхээр за газар ухтагч юм уу хамаагүй. Мал өвчүүлдэгч юм хамаагүй.
хамгийн гол нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж аж үйлдвэрийг хөгжүүлж ирээд шүү дээ. Тийм үйлдвэрлэл. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн. Тэр бол одоо эцсийн бүтээгдэхүүн гэж би яагаад яриад байна вэ гэх юм эцсийн бүтээгдэхүүн дээр юу наадаг вэ гэхээр би одоо түрүү урташ дор цогцохын дуртад өнгөрсөн дөө. Эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд асар их эдийн засагт бол одоо нэмэн хүртэх шингэдэг тийм. Маш олон хүн тэнд шат дамжлагаар нь ажиллаж байна. Тэр олон хүн ажиллаж байгаагийнхаа хэрээр цалин хөлс авч байна. Тэр цалин хөлсөнд буцаад хинхтэй бол эдийн засаг руугаа шингэж орж байна гэх тийм үү. Гэтэл эцсийн бас зүгээр түүхий эдийн бүтээгдэхүүнгээ гаргах юм бол тэнд бол ерөөсөө шингэж байгаа юм маш бага байдаг байхгүй. Нэгдүгээр шингэж байгаа юм маш бага байна. Тэгээ өртөг ерөөсөө шингэхгүй байна. Хоёрдугаарт үнэн бага байна. Уусаа зарах үнэн бага болоо юм шүү дээ. Орж ирэх орлого нь багасдаг. Тэгэхээр ийм учраас ерөөсөө л хосронгоо хөгжилтэй улс орнуудын хөгжлийн одоо гол чиг баримжаа бол ямар нэг байдлаар өөрсдөө зохицсон өөрсдийн эдийн засгийн онцлог тохирсон эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тэр салбар бол маш хүчтэй арга хэвээр юм хамгийн гол анхаарал хандуул. Энд одоо жишээ нь хятадын талаар би бас нэлээд ийм судалт өөрөө гадаад мэдээ орж ирсэн. Зарим салбартаа бол өндөр технологиг оруулалт үүс таярлаа шүү дээ. За өөрөөр хэлбэл нүүрс юм уу хүмүүний хөдөр зөөлөө гэж бод. Нэг том экскаватор тэр бол хэдэн 10 бараг 100 тонн шахав. Нэг шанагдаад ачаад вагон тавьчлаа. Тэнд ерөөсөө нэг вагоны машинист ч юм уу хэдхэн ажилтай. Тэр нүүрсээр ч юм уу үдсээр ч юм уу боловсруулахад тэнд өчнөө олон хятад хүн юм уу монгол хүн ажиж илүү цалинтай болно, ажлын байртай болно гэж яриад шүү дээ. Энэ бол яг л энэ бодлого үстэй ажил төр байдаг чинь. Энэ асуудыг хүнд тавьсан их баярлалаа. Их чухал юм. Ялангуяа Монголд их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Технологийн шинжилэл болгон эдийн засаг дүр ашигтай байдгүй. Зүгээр хятад улсаар жишээ авахад бол мэдэхгүй дээ, чадахгүй дээ. Уул уурхайн салбартаа ч юм уу бусад салбартаа технологи нэвтрүүлэхгүй байгаа юм биш. Мэдэн, чадна бүх нөөц бололцоо мөнгө төгрөг нь байна. Нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан эдийн засгийн үндэслэлтэй юм. Яагаад гэх юм бол тэнд өөрөө түрүү хэллээ шүү дээ 100 тонны экскаватор орж нэг хутгаад авах ч юм уу те тэрийг нэвтрүүлэх юм бол тэнд одоо өчнөө ажилчны халах шаардлага ажилчдын шаардлагагүй болно доо тийм үү. Тэгэхээр бол одоо тэн дээр бол эдийн засгийн үндэслэлээс тэнд одоо 100 хүн ажиллаж байх юм бол илүү ашигтай болчихж байгаа байхгүй юу. Ажилгүйдлийг одоо багасгана. Тэр тэнд ажиллаж байгаа 100 хятад хүн 100 ажилтан бол эдийн засагтаа эргээд одоо хөрөнгө оруулалтын авсан цалингаараа татвараа төлнө авсан цалингаа хөрөнгө оруулалтаа тэр утгаараа бол ихэнх улс орнуудад энэ бодлогыг хэрэгжүүлдэг. Монголд яг эсрэгээр яваад байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбар дээр бол энэ онцгой ач холбогдолтой гэж би харж байгаа юм. Уул уурхайн салбарт бол технологийн дэвшил ялангуяа одоо ухаж байгаа олборлох салбарт үүнд одоо боловсруулах биш олборлох салбарт нь болохоор технологийн дэвшил бол маш их одоо сөрөг үр дагавартай байдаг. Яагаад гэх юм бол би тэр хэлээ тийм үү одоо ажилчдыг одоо халах шаардлага гарна тийм маш цөөн хүн ажиллана. Нэгдүгээрт хоёрдугаар бас нэг одоо гол шалтгаан гэж үзээд байгаа миний хувьд бол тэнд юу вэ гэх юм бол тэнд ерөөсөө олборлох салбар бол удаан ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Одоо удаан ажиллаад өөрөө шингээж эдээс гэтэл тэр чинь маш хурдан ухах нь шүү дээ. Ерөөсөө тэр чинь нэг 5 жил ухах хэрэгтэй юм чинь 5 сарын дотор 5 хоногийн дотор ухчих болж байгаа байхгүй юу? Гэтэл тэр үед тэр чинь бол ерөөсөө бушуухан хуу хамаал урагшаа хаашаа ч юм гаргах гэдэг шүү дээ компани. Ялангуяа энэ дээр бол онцгой ийм байдлаар одоо ажиллаж байгаа компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг байхгүй. Тэгэхээр бол энэ бол маш буруу юм аа. Уул уурхайн салбарт боловсруулах бус олборлолтын салбарт өндөр технологиг маш болгоомжтой нэвтрүүлэх ёстой юм. Би үүнийг одоо бас онцолж хэлмээр санагдаад байна л да. Зүгээр боловсруулах бол өөр хэрэг тийм үү магадгүй. Энэ дээр бол чин зис боловсруулъя. Зисийг ч одоо тий баяжмал байна. Баяжмлын угаагаад одоо боловсруулаад зис болгоно. Зис болгосон ханаа бид одоо тэр юу дээ кабель утас хийдэг ч юм уу. Тэн дээр бол мэдээж технологи бол зөх хэмжээнд орох шаардлагатай. Энэ мэдлэг шингэн тийм үү одоо хүмүүс ажиллах шаардлагатай. Олборлох дээр бол болохгүй. Тэр чинээс паг ухаал ерөөсөө тэгэл урагшин зөөгөл тийм бол байхгүй. Тийм учраас олборлох салбар дээр өндөр технологиос технологитой харьцахтаа бол их их болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлмээр байна л да. За би одоо сүүлийн үед их энэ зуны туршил баг ирсэн дөө. Нэг асуултыг танаас асууя. Төгрөгийн ханш бол унсан. Доллар 2000 гарчихлаа тийм ээ. Тийм. За энэ бүр янз бүрэл тайлбарлаж байна. Зарим нь уул уурхай салбар жоохон уналтанд ороод орж ирдэг доллар бага болчлоо гэж яриад байна. Зарим нь төв банкны удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж. За таны хувьд юу гэж бодож байна? Долларын ханш
доллар чангарсан нэр нь юутай холбоотой? Ер нь одоо чангарах ёстой тийм одоо нөхцөл байдал бүрэлдсэн байсан тэр жамаараа явж байгаа гэж би харж байна л да. Ягаад гэх юм яг бүх тэр шалтгаанууд ортой байж болно. Саяхан өөрөнд дурдсан хүмүүс ярьж байгаа гэж тийм ортой байж. Гэхдээ миний хувьд бол бүр суурь шалтгааныг л хармаар байгаа юм л да энд бол. Одоо суурь шалтгаан нь юу байна вэ гэх юм бол ерөөсөө эдийн засгийн энэ бүтц маань ерөөсөө буруу байгаа. Уялдааг байгаа. Доллартай гадны одоо энэ долларыг барьж явах тийм бодлого бол буруу байна гэж хэлэх гээд байна л да би. Эдийн засгийн бүтц маань өөрөө. Ягаад гэх юм бол бид түрүү хэллээ бүтц маань зөвхөн уул уурхаагаас хамааралтай байдаг. Гэтэл энэ чинь уул уурхай нэг үнийн хэл бэлзэл нэгдүгээр нөгөө талаас нэг одоо ганц төрлийн бүтээгдэхүүн ганц улсаас хамааралтай учраас бид нэр бол одоо эргээд нөгөө юу ч орж би тэр анхны сэдв орж ирэх юм байна. Хараат байдал чандлаг нөлөөлж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол эдийн засгийн бүтцээ өөрчилж байж diversify буюу одоо төрөлжүүлээд экспортон төрөлжүүлээд аль нэг олон ярьдаг асуудал шүү дээ энэ чирээс. Энийг л хийх хэрэгтэй хийхгүй байгаатай холбоотой. Нэг нөгөө талаас Монгол ерөнхийдөө бол энэ мөнгөний бодлогыг бол би хүмжтэй ханддаг л да. Энэ дэр бол маш том өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай банк санхүүгийн систем нь өөрөө бол энэ буруу гэж үздэг байгаа. Тэгээ энэ ийм учраас бол энэ долларын ханшны суурь шалтгаан бол тэнд байна. Буруу гэж үзэж байгаа нь бол яагаад үзэж байгаа нөх юм бол одоо мөнгөний ханшийг тодортой байх хэрэгтэй. Одоо хөөгч биш. Одоо ингээд үндсэндээ бол манайх одоо хөөгч систем шүү дээ, тийм үү? Жохон баг зэргийн одоо Монгол банкны оролцоотойгоор ингэж хөвж явдаг. Тэгэхээр бол энийг бол тогтвортой нэг одоо барьж байх. Дээш доошоо 5-аас 10% л хэлбэлцэн. Одоо өөр хэлбэлцэхгүй тийм одоо барьж байх тим системээр орох хэрэгтэй юм аа. Хятад шиг үү? Тийм, хятад шиг одоо гэх юм бол тийм. Тэгээд манайх бол угаасаа хятадтай л зөвхөн хятадаас л эдийн засгийн хувьд одоо хамааралтай гэж хараад байлна гэж хэлнэ. Тийм байдалтай нь үнэн байгаа учраас энэ дээр бол улс төрийн тохиролцоог бол хятадтай хийх хэрэгтэй. Улс төрийн эдийн засгийн тохиролцоон дээр бол тийм юан ханш хэд байх вэ? Swap хэлцээр гэж хийсэн шүү дээ. Тийм, swap хэлцээр гэж хийсэн. Гэхдээ энэ бол маш их одоо буруу ч хэлэх таашаа, зөв ч хэлэх таашаа тийм асуудал болсон л доо. Яагаад гэх юм бол swap хэлцээр нь бол үндсэндээ сайн давж манайх яасан. Ямар ч валютын нөөцгүй болцсон учраас swap хэлцээр хийж байгаа. Гэтэ би тэр үеэсэн тийм үү. Импортын одоо 60-70% нь одоо хятадас хамааралтай байгаа учраас бид яаж яана доллар хэрэглэхгүйгээр ерөөсөл Монгол төгрөгөөрөө юан худалдаж яваал тэгэл юанаараа ингээл явчихж байгаа байхгүй юу. Импортын хэрэгцээг хангаад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол үндсэндээ бол манайх жам ёсоор явсан бол манай гадаад валютын нөөцүүд аль хэдийн одоо бүр шавагдсан байх учиртай болчихж байгаа. Тэ? Урд нь болоод байсан swap хэлцээргүйгээр. Гэтэл swap хэлцээр гэдэг 15 тэрбум буюу одоо 2.6 сая доллар болж байсан санагдаж байна. 4 саяч болж илээ тэ. 15 тэрбум юаны swap хэлцээрийг хийсний одоо үр дүнд үндсэндээ бид бол нэг их долларынхаа хэрэгцээг багасгаад долларын валютын нөөц маань яг уу урд байсан хэмжээндээ тийм хэлбэлцээ 1.3 тэрбумаас 1.6 тэрбум та хэлбэлцээл явж гэж байгаа. Үндсэндээ бол нэг жоохон юу хэлмээр юм дээ. Тийм нэг араа ядан тэгэл явж л байна л да. Энэ бол тийм нэг аргаа ядсан аргал байсан л да. Тэгээд тийм хэмжээнд хүрэхгүй л байх ёстой байсан. Уг нь бол тэгээд ингээд хүртсэн л тийм асуудал гараад байгаа. Тэгэхээр таны ярилцлагаар бол яг аль нэг улсаас хараат байна гэж оролж хашгирч байхын тулд бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд одоо өөр ямар арга гарцууд байна гэдэг тэрлэг анхаарал хандуулаад гэсэн үг шүү дээ. Тий, одоо ихэд бол та бол тийм дүгнэлт хийх шиг боллоо. Би ч бас яг л тэгж бодож байна л да. Одоо хүлээн зөвшөөрөөд гэдгийг одоо зүг заавал одоо оролж чачаач хэлэх албатай ч юм уу ч юм уу. Гэхдээ бол бодлого явуулж байгаа хүмүүс маань мэдээж бол одоо энэ бол тархинд байх хэвээр бодлогоо усруулахдаа энэ хамааралтай энэ хараат байдлаас одоо хэрхэн гарах вэ гэдэгт л одоо хамгийн одоо эцсийн чиглэж бүх бодлого чинь чиглэж нэг чигт явж явах хэрэгтэй гэж би хараад байгаа юм л да. За миний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Сонирхолтой ярилцлага. Баярлалаа. Их сурвалж ярилцлагын ингэж дугаар өндөрлөө. Ирэх бямб гарагт иргэн уулзъя.